wish, start doing it. Хүсгээ болоод яг одоо хийж эхэл. За энэ хөө өөдрөгүүгээр Namka TV Солонгос улсаас мэдчилж байна. За Namka TV маань юу вэ гэхээр та бүхэнтэйгээ Солонгосын талаар мэдээллүүдийг ер нь хуваалцъя гэж бодоод мөн өөрийнхөө vlog тэгээд YouTube-ыг ер нь хий гэж бодоод эхэлж байгаа миний одоо нэг project буюу channel шүү. Тийм болохоор асуух зүйлүүдээ асуугаад цаашдаа ингээд сайхан дэмжиж яваарэ. Тэгээд олон видео бичлэг өшөө олон влогуудаар уулзцгаая. Би за өнөөдөр та бүхэнтэйгээ Солонгос улсад ажиллаж амьдрах сайн талуудын талаар ярилцъя. Гэхдээ сайн талууд гэж бодсон чинь маш их байгаа мөлий, айгүй их байгаа. Тийм болохоор бүгднгийн яриул мэдээж цаг хүрэлцэхгүй маш урт видео болох гээд байгаа. Тийм болохоор товчхон ерөөсөө яриа хэлээд явчих гэж бодлоо. Хүмүүсээс одоохондоо Солонгост ирж үзээгүй хүмүүс их байгаа. Тэгээд бас ирж буцаа ажиллаж байгаад явсан хүмүүс ч их байгаа. Тэгээд ер нь надтай санал нийлэх байхаа. Мөн мэдхгүй байгаа хүмүүс мэдхгүй байгаа хүмүүс мэдхгүй зүйлээ мэдээд аваарэ гэж хэлмээр байна. За тэгээд хамгийн ихэнд бол онцолж хэлэхэд гадаад Солонгос улсад гадаад хүн тарцсангүй ажил бол олдоц ихтэй байдаг. Хэл мэдэхгүй ч байсан гэсэн ажлын олдоц олдчихгүй олддог шүү манайхан гэж хэлмээр байна. Ялангуяа эрэгтэй хүмүүст бол ажил маш сайн олддог байгаа. Би яа тэгэхээр биеийн хүчний хөдөлмөр хийдэг учраас анхандаа одоо Солонгос хэл мэдгүй гэж санаа зовох бол асуудал байхгүй. Ирээ сурч бас болно. За хоёрдугаар сарын цалин яах аргагүй Монголоос хэд дахин их тийм үү? Тийм болохоор сүүлийн үед ч гэсэн монголчуудын тоо Солонгост ирж ажиллах одоо ажиллаж амьдрах эсвэл 3 сарын визээр ажиллаж байгаад буцах гэсэн тийм хүмүүсийн тоо эрс нэмэгцээр байгаа. За цалинтай холбогдуулаад ярих юм бас зөндөө байгаа. Дараагийн видеон дээр бас хэлээд явчихна гэж бодож байна. Цалингийн доод хэмжээ Солонгост болохоор цагийн 8350 вон гэдэг. Тэгээд нэг сард ер нь 209 цаг ажилладаг гэж байгаа. Тэгээд 209 цагийг ингээд үржүүлээд үзэхээр сард ер нь цалингийн доод хэмжээ сая 745,000 вон байдаг. Монголоор нэг 3 сая 840 мянган төгрөг орчим болно гэсэн. Өнөөдөр бас ханш хараад би бол тэгэл баян өдөр алга ханш харддаг л та. Тэгээд ханш болохоор вон их өсөж байгаа. Авах нь 2.2-тэй, зарах нь 2.33-тэй байгаа юм билээ шүү. За нэг мэдээлэл хүргэчихье гэж бодлоо. 2018 оны байдлаар одоо 2018 оны сүүлийн байдлаар монголчууд Солонгос улсад 49,317 иргэн монголчууд маань одоо Солонгост байгаа юм билээ. Гэхдээ энэ тоо мэдээж жилийн дараа өнөөдөр чи 2019 оны одоо 10 сар учраас дахиад нэмэгдсэн байгаа. Түүнээс одоо энэ хүмүүсээс хууль бус буюу хараар байгаа нь бол 33%. 33% нь бол 15,300 орчим хүнтэй тэнцэж байгаа юм байлээ шүү. Тэгэхээр манайхан бас 3 сарын визээр ирээд их ирчээд их одоо юу гэдгийг виза дуусангууд хар буюу хууль бусаар маш их үлдэж ажилладаг байгаа. Тийм түүнээс хамааралтай. Зүгээр зорчих аялын визээр зорчих гэсэн тоо болохоор 100 мянга бол давсан байлээ. За би энэ тоо хэмжээнүүдийг болохоор юуны Солонгос цугаа Монгол элчин одоо элчин сайдын яамны сайтаас ер нь бол мэдээлэлүүд авчдаг байгаа. Та нар өөртөө ч гэсэн Google дээр тайгаад олоод авчиж болно гэсэн үг. Түүнтэй харьцуулахад манай Монголын цалин болохоор 2019 оны байдлаар цалингийн доод хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 1 сарын 320 мянган төгрөг байгаа юм байна. Мөн энэ тоо маань 2020 онд 420 мянган төгрөг болох төлөвтэй байгаа юм билээ шүү. За энэ мэдээллийг ч гэсэн хөдөлмөрийн яамны сайтаас авсан байгаа. За тэгээд цааш нь ингэж явъя. Тэгээд та нар бодоод үзэлтэй цалингийн хэмжээ одоо эрс ялгаатай учраас Солонгос руу ирэхээс өөр арга байхгүй. Тэгээ ирэхээс өөр арга байхгүй. Тэгээд ирж ажиллах нь илүү ашигтай. Ирж ажиллаж мөнгө төгрөг одоо олохоос өөр арга байхгүй гэж бодож байна. Би сайн нэгдүгээр 2 гэж ярьсан те 3 дахь болохоор
ер нь амьдрахад өртөг бол дундчиж байгаа нэг амар өндөр бол биш. Монголтай харьцуулахад бол харьцангуй хямд. Монгол улс чинь цалинтайгаа харьцуулахад ахуйн бараа хүнс эдэр нь айгүй үнэтэй, маш үнэтэй. Солонгос болохоор харьцангуй жимс ногоо тэгээд одоо ахуйн бараа жимс ногоо эдэр нь бол гайгүй үнэтэй гэдэг байгаа. Мэдээж будаа, мах зэрэг нь бол үнэтэй. Монголыг бол үнэтэй. За дөрөвдүгээрт нь хамгийн чухал эмнэлгийн үйлчилгээ, даатгалын систем сайн хөгжсөн. Тэгэхээр энд хэрвээ гэрээгээр ажиллахаар ирж байгаа аялын визэд бол хамаарахгүй. Тэгээ гэрээгээр ажиллаж байгаа оюутнууд мөн хэлний бэлтгэлийн оюутнууд ч гэх юм уу те. Тэгээд тийм хүмүүс бол заавал даатгалд ороорой гэж хэлмээр байна. Мөн дагалдан визтэй хүмүүс ч гэсэн даатгалд орно. Ер нь тэгээд эмнэлгийн даатгалд бол орсон байхад эмчилгээ дээр бол хамаагүй хямд тусаад явчихна. Тэгээд эмнэлэг угаасаа өндөр хөгжсөн газар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахд ер нь бол даатгал заавал хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За 5 дугаарт нь болохоор Монголын бодвол агаарын бохирдол бол бага. Тэгэхээр харьцангуй өвөл эдэр бол утаа байхгүй. Сүүлийн зүгээр мисэ монжи буюу эдний харал манай харал бол маш жижиг тийм хэмжээтэй тоосон цэр өвөл нь тийм тоосон цэртэй гэд гардаг. Тэгээд хүмүүс маск зүүгээд яваад идэг. Интернет нь бол маш хурдан. Интернет бол айгу асар хурдан баха. Тэгээд интернетээ дагаад хөгжсөн мэдээж интернет худалдаа. Тэгэл ер нь гар утас аппликейшнээр бол ингээл бүх юм авчна гэсэн үг. Сүүлийн үед би ч гэсэн одоо маркет дээр дэлгүүр ихсээд ингээд явхаар их юм барьж ирэхээс залхуураад тэгээд ерөнхийдөө хүнсээ бол дандаа интернетээр гар утсаараа захиалчихна гэсэн. Өнөөдөр 12 цагаас өмнө захиалчхад одоо маргааш өглөө хүнс захиалахад болохоор өглөө 7-гийн үед бүгдээр хүрээд ирчихдэг байгаа. Гэрийн гадаа хаалгад нэгүүдэн тавьж явчихна. За зөвхөн хүнс биш зүйлүүд нь болохоор өнөөдөр захиалахад маргааш та хүрээд ирдэг. Зарим сайтууд нь л яг 2-оос 3 өдөр бол болдог байгаа. Тэгэхээр тэгбэ буюу шуудангийн талбар нь түүн маш хурдан үүнийгээ дагаад маш хурдан гэсэн үг тий. Шуудангийн салбар бол үнэхээр сайн хөгжсөн газар л яхааргүй Солонгос улс хурдан баталгаатай шуурхай. За тэгээд хамгийн бас сайхан зүйл нь юу вэ гэхээр хоол унд жимс ногоо ихтэй. Тэгээд жимс ногоо нь бол эрүүл тийм хятад хүнс эдэр бол бага хэрэглэнэ. Ер нь баг байхгүй те дандаа дотоодын буюу дандаа солонгос ногоо солонгос хүнс жимс байдаг гэсэн. Тэгээд ер нь бол солонгос ногоо солонгос жимс нь харьцангуй амттай. Тэгээд эрүүл аюулгүй. Үйлчлэгээний салбар бол маш сайн хөгжсөн. Үйлчлэгээний соёлтой. Энд тэнд ороод ер нь үйлчлэгээний соёлоос бол стресстэй байна гэсэн үг байхгүй. Монголд болохоор чинь дэлгүүр хэсэг ч юм уу ганцнд ингээд уу явахаар нэлээд стресстэй штэ. Тийм нийгмийн стресс авах нь бол арай бага юм уу гэж бодлоо. Харьцангуй тайван улс гудамж ер нь талбай цэвэрхэн, тайван, шөндөө камер, CCTV дээр ихтэй. Тийм ч учраас одоо Монголыг бодвол эмэгтэйчүүд тэндээс ингээл нэг залуучууд хашгирч машгараал юу бүх өмсөөл явахаар хашгираал арил мөрлөөд ш. Тийм зүйл бол байхгүй. Хэрвээ тэх юм бол шууд цагдаад цагдаад өгч болно. Яагаад тэгэхээр энэ бол юуны сан бомжой буюу эмэгтэй хүнийг бол гэмт хэрэгт орно. Тийм болохоор манай монголчууд ч гэсэн анхааралтай байх хэрэгтэй гэж бодож байна. За түүнээс гадна Солонгост амьдрахад болохоор дөрөв улиралтай, Монголтай адилхан дөрөв улиралтай намар өвөл яг өвөл, хавар яг хавар, зам бол зун гэд. Зун бол нэлийн халуун. 8 сард бол хамгийн халуун үе нэдэг. Тэгэнгүүтээ өвөл бол харьцангуй богино. Тэгээд өвөл нь болохоор хүүтэн биш. Ерөнхийдөө нэг пальтотой тий өвлийн пальтотой эсвэл нэг нимгэн гүртгтэй эсвэл бүр юм том малгайтай цамцтай бол өвлжчихдэг байгаа. Би бол дандаа пүүзтэй өвлждэг. Ерөөсөө өвлийн готл бол өмсөж үзээгүй. Дандаа пүүз өмсөөл тэгэл
нэг жоохон зузаанд цам зэдэр өмсөл балтай өмсөл явчихдаг гэсэн. Тийм тэгэхээр малгай оролт бараг зүгддэггүй юм дөө. Хамгийн хүүтэй улирал нь 11 сар энэ тийм. Тэгээд утаагүй болохоор өвөл ер нь солонгост ирээд ажиллаж амьдрахад бас зүгээр гэж бодож байна. Хууль айхтар чанга, хууль хатуу үйлс шүү дээ. За хуулиндаа бол яг захирагдана. Яа тэгэхээр дандаа мөнгө яригдчихэдэг. Тэн торгуул өндөр. Ямар нэгэн хэрүүл задан болоход ч ихсэн торгуультай согтуугаар одоо юу гэдгийг машина бариад явхад баригдахад те тэгэл ер нь бол нэлээд өндөр торгуул гарна. За тэгээд торгуул нь өндөр тийм болохоор ерөөсөө өөртөө ч гэсэн мэддэг. Тэгээд ер нь биетэйгээ бол хараалын үг ч гэсэн бараг хэрэлдэхгүй. Тийм. Монголчин бол хаа сайгүй ингээл хараал хэлээл аль болох амаараа өстэй амар хэрэлддэг штэ. Энд бол тийм ш. Амаараа хэрэлдсэн ч гэсэн торгуультай. Амаараа одоо бинийгаа өстэй нэрээ өгөж хатлан тэгэж юу яаж болдоггүй гэсэн үг ээ. Хэрүүл хийж болдоггүй гэсэн үг ээ. Нэг талаараа энэ нь бол маш сайн. Хууль нь хатуу учраас хуулиндаа сайн захирагдаад явхад ямар нэгэн гэмт хэрэг гарах нь бага. Мэдээж багасна гэсэн үг тийм. За тэгээд хотууд нь ерөнхийдөө цэвэрхэн нийтлэхээр мэдээж балиар талууд бас байна. Одоо юу гэдгийг хөдөө тал руугаа тий эсвэл юм харанхуй гудамж ихтэй тийм газрууд бас байдаг. Тэр зүгээрээ одоо юу гэдгийг хог ихтэй, хогны цэг ихтэй тийм бас байдаг шүү. Бүгдээрээ тийм цэвэрхэн бол биш. Би бол ерөнхийд нь яриад байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүл нь хэлэх нь юу зүйл болохоор манайхан ч дуртай шүү дээ нөгөө клуб, тэгэл паб, бар ер нь арх удаг тийм газрууд нь сүлжиг гэдэг байхгүй. Арх удаг газрууд нь болохоор өглөө ер нь 6, 8 хүртэл ажилладаг. Тэгэхээр ерөөсөө энэ тийм сууж байгаа л хөөгдөн гэж санаа зовх зүйлгүй. Монголчин ингээл 12 хагас, 12 болол 11 хагас, 12 гэж сүүлийн захиалгаа авлаа шүү гэж тэгдэж штэ. Тэгэл манайхан ч нэг удаан ажилдаг болохоор найл болох ингээл юуны караоке дээр орцуудаг тий. Эсвэл баарнд ингээл клуб бидэр сууж ахаар гин цагдаа ороод ирлээ гэл хөгжим унтартай штэ. Тим юм бол энэ ч бол байхгүй. Клуб бидэр нь бол ерөөсөө 5 6 хүртэл ажиллана. Тэгээд архины газрууд нь бол ерөөсөө өглөө хүртэл ажиллана. За энэхүү видеогоор сайн талуудын талаар ерөнхийдөө ингэж хүргэчлээ. Мэдээж дараагийнхаа видеогоор сайн байхад саар зүйл бас байгаа. Тийм болохоор одоо солонгост амьдрахад тохиолддог саадтай тий бэрхшээлтэй талуудын зүйлсээр бас ярих гэж бодлоо. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ Namco TV солонгос улсаас холбогдлоо. Subscribe, like, comment бичээрэй. Одоо сэтгэл хэсэг та бүхэн дараагийн видеогоор солонгосын талаар юуг мэдмээр байна? Ерөнхийдөө одоо сонирхож байгаа асуултууд юу вэ гэдгийг надаас асуугаад явчаарай. Би болохоор солонгост ирээд бол нэлээд удсан. Тэгэхээр та бүхэнд айл болгосон мэдээлэл нэлээд сайн хүргэе гэж бодож байна. Stop saying I wish, start doing it. За энэ хүүгээр видеогоо төгсгэй гэж бодлоо. Баярлалаа.